Pop Entertainment News эрхэм мөндөд үзэгчтэй ингээд бидний онцлог зочны болон маань яг одоо эхэлж байна. Ингээд өнөөдрийн онцлог зочин маань On and Off Production-ы захирал. За ер нь бол видео урлагийн нэрт мастер одоо Онон Бат юм аа. За сайн байцгаана. За бид нар ингэж бодлоо л доо. Онцлог зочныхоо булангаар хүмүүс зочтой урахаар ингээд студид айгу халуун цаад тийм ам цангах байдлаас ер нь их гоё тухтай орчин бүрдүүлэе гэж бодоод өнөөдрийн энэ дугаараа ер нь анхлаад ингээд Rock Cafe-д эхэлж байна. За та кофе уудаг уу? Уудаг. Уух уу? Ямар кофе уу? Американоч. Дайлж мэлж байгаа шүү дээ. За таныг ер нь одоо видео урлагийн нэрт мастер гэхээсээ илүүгээр яг энийг онцлог зочноор урьж байгаа вэ гэхээр ер нь бол энэ соёл урлагийг ер нь хөгжүүлэхэд бас хувьтай нэмэр оруулж яваа ийм хүн гэж одоо rock pop энэ хөгжмийн урлагийн ертөнц бол тэгж боддог. On and Off Production гэдгийг бол одоо манай үзэгчид маш сайн мэднэ. За ингээл аягуугаа ингээл одоо Монгол улсын маань нэрт одоо ийм урлагийн хүмүүс ингээл клипээ гаргахад On and Off гэдэг. Яг ч юм цаанаа тийм аягүй тийм мундаг гоё юм шиг тийм мэдрэмж төрдөг болчихжээ. Ягаад гэвэл одоо 20 гаруй жил уран бүтээлээ хийж штэ. Тэгээ танаа продакшнаар одоо сүүлийн сайхан юу вэ гэдгээс яриагаа эхлэе. Яг бид нар ажиллаа хийгээл. Хийдэг юм ал хийжлэн клипүүд, реклам тэгэл одоо тавалтуудаа хийгээл тэгэл байж л байна да. Тан дээр нэг ийм одоо залуу уран бүтээлчд ирдэг үү? Анамаа таха намайг од толгоод өгөөчтэй. Клипийг би яаж хийвэл айгу хүмүүст хүрхүү гэдэг ийм санал ер нь ирж ирсэн үү? За од толгоод өгөөчтэй гэдэг нь цаашаа энэ зүгээр ажлын хамтарч ажиллая гэдэг бол ер нь байнга л ирж байгаа. Тэгээ хамтарч ажиллая юм хийлгий гэдэг тэгээд юунууд бол байнга ирдэг. Тэгээ бид нар аль болох боломжоор дэмжиж ажиллаж байгаа. Яагаад гэж асууж байгаа вэ гэхээр ягаад ч On and Off Production-аар хийлгчвэл тэр уран бүтээл айгүй мундаг сайн болоод байгаа юм шиг санагддаг гэхэд одоо хаашаа ер нь бол тийм болдог учраас тэгж асуулаа. Яа сүүлийн үед ер нь хүмүүс танаас ингэж асууж байна уу? Яагаад цэнхэр дэлгэц хийхдэггүй байгаа юм бэ гэдэг нөгөө шинэ жилээр чинь ганц цэнхэр дэлгэцэл хүлээдэг байлаа шүү дээ. Одоо манай монголчууд маань яг цэнхэр дэлгэц чинь 3 анги явсан. 2001 2002 гэдээ болсон баг. 3 анги явсан. 3 анги жил дараалал явсан учраас хүмүүс бас тасцсан байж магадгүй. Нэгдүгээр хоёрдугаар бас яг 90 он хүртлээр яваад зогссон. Тэгээ одоо бол яг хийгдэх хугацаанд болсон л да. Тэгээ жил болгон амлж худлаа яриад яг хөө гэхдээ хийх гээд бол төлөвлөгөө хийцэн байгаа. Бид нэрээ зохиол юмуд гарцсан. Уран бүтээлчтэй гэж ихэнх хүмүүстэйгээ бол ярьсан байна. Тийм учраас ер нь энэ жилдээ биш юмад ирэх жил бол хийгдэнэ. Ашгүй дээ үзэгчтэй. Эм попор удахгүй ер нь бол цэнхэр дэлгэц гэдэг энэ бидний хүлээдэг энэ сайхан нэвтрүүлэг манаас хийгдэхээр төлөвлөлтөнд гарцсан байгаа юм байна. За бас нөгөө Pentatonix гэдэг бас нэг урлагийнхан маань бас аягүй гоё хүлээдэг байлаа. Сүүлд нэг уран бүтээлчээс ярилцлага авсан чинь тэр нэг Pentatonix яагаад хийхдэггүй байгаа юм бэ? Тэрнээс нэг ийм шагнал бариад нэг зогсоод нэг уран бүтээлчний бослынхаа карьерийг үзчихсэн гэсэн нэг хүн байсан. Яг наад маань яг бас нэг энэ чинь нөгөө улс орон дээр л одоо хямрал гэж явсаар бол энэ бас цаг хугацаанд алдагдлаа л да. Энд чинь зүгээр зөвхөн бидний санаачлагаас гадна бас мөнгө санхүүтэй маш их холбоотой. Зүгээр тэр шагналын сангаас авахлаа зохион байгуулах ажил, тэр оролцоо уран бүтээлчдээс авахлаа энэ байрны төрөөс мөрс гэдэг бүгдээр мэдэн дээ. Тэгээ тэрнээсээ нэлийн шалтгаалдаг учраас бид нар бас тэр нь төрхөн зур зогсцсон байна. Ер нь бол хийгдэх юу санаа бол одоо ялангуяа манай ерөнхийлөгч долгион бол бид нар байнга ярьж байгаа. Тэгээ ер нь хийгдэх их олон жилиг одоо хамарч бас хийх болчиход байна. Тэгээд хийгдэх нь бол тодорхой бах. За ямар ч хийхгүй гэж бол ярихгүй байгаа юм байна манай Онон Бат. Таныг одоо сүүлийн үед Ноно гэдэг нэг үү? Ноно гэдэг нэр их өгч юу? Тэр чин дээр үедээ за телевизд байж хаад бид нар чи рок сууг гэдэг нэг юм төвчтөлийн дараа юм байна. Гурвалжин нэвтрүүлэг хийж хад рок сууг гэдэг нэг юм болон байсан. Тэрийг дараа нь бас нэг юм нэвтрүүлэг болгож хийж исэн. Тэгээ тэрэн дээр манай хөтлөгч одоо та бүхний мэдих мөнгө сайхан манай хөтлөгч хийж исэн. Рок мөнгө сайхан. Тий. Тэгээд л бид нар нэг экстрим хамтлагийн нөгөө нэг гитарч Нүно Бетинкортыг ярьж исэн байхгүй. Тэгэл мөнгө сайхан л
нууна гэж явж байгаа дараа нь гэсэн чинь ноо болгоод тэгээд хүн болго ноо болоод ингэж явсан. Ноо юу. Та нэр уг нь бол өөрөө бас яг мэрэгжлийн бас яг энэ урлагийн сургуулиараа төгсөөгүй тий. Төгсөөгүй. Тий. Яаж яваад энэ урлаг соёлыг хөгжүүлэх энэ их тийм хүндтэй ажил руу орчваа юм сэтгэл болгон асуудаг байх л та. Гүнийх хөгжүүлээч гэж бодсон юм бол байхгүй. Зүгээр одоо юу гэж хэлэх ээж маань бол найруулагч одоо Сэлэн гавь сэтгэлтэн хүн байгаа. Хүн байсан одоо бурхан болсон байгаа. Тэгээ ээж маань л одоо намайг телевизэд хөтлөж оруулсан хүн. Би одоо 10 жил төгсөд бол төмөн хуваар л байсан яг үндэ. Тэгээд ерөөсөө надад тэр бол нэг таалагдаагүй. Би зүгээр ялангуяа тийм герман яваад надад бол цаг их алдмаа санагдчихсэн. Тэгээд ерөөсөө шууд телевизэд уул нь бол дууны найруулагчаар орох тийм хүсэлтэй байсан. Тэгээд тэр маань бас бүтээгүй тэгэл ерөөсөө тайз засагчаас ахуулаад бүх шатлагад амжилтын одоо явсан доо. Тэгээд тэрнээсээ тий үнсээ телевиз одоо хуучмод Монгол телевиз байсан тий. Тэгээд тэрнээсээ ахуулаад тайз засагч туслах ассистент найруулагч хүртлээ тэгэл одоо явсан гэх юм уу. Тэгэхээр ер нь бол одоо хүмүүс тэгдэж штэ энэ өөрийнхөө мэрэгжлийг заавал нэг өөр хүүхдтэй өвлүүлэх хэл хүмүүс нэг ярьдаг штэ. Танаа гэр бүлээс одоо таныг дөөрөөсөө урлагаар явж байгаа хүн байгаа юу? Хүүхдүүдээс ч одоо тэгээд бас байна. Бүгдээрээ л одоо нөгөө манай болцох эмч нэг гоё үг үүдэн ш. Аав ээж нь хоёулаа эмч. Тэгээд өөрөө бас эмч. Яагаад энэ эмчийн мэрэгжил сонгосон гэхээр сонгосон байга асуусан чинь одоо би өөр мэрэгжил мэдэхгүй тий өөр юм байдгийг мэдэхгүй одоо өссөн тийм учраас ингээд юу болсон гэдэгтэй адилхан бас хүүхдүүд маань бас л тийм ерөөсөө одоо урлагийн одоо менежмент урлагийн одоо бас өөр юм баг одоо мэдэхгүй юм байна гэр бүл чинь тэр чигээрээ баг энүүгээр амьсгалж явж байгаа тийм учраас одоо хүүхдүүд нь бас тэр замыг сонгож явж ивэл Танаа том хүү чинь нөгөө танилт анхаа гээд одоос Монголда юм гоё шинэ брэнд энэ төр гаргаж хийгээд байгаа юм билээ шүү дээ тий. Залуучуудын сонирхдаг тэр чинь ямар нэртэй лээ. Smoke гэдэг. Smoke гэдэг тий. Тэгээл бодож ирсэн энэ бас гоё юм да ингээд залуу хүмүүс ихэд юм гоё брэнд гаргаад монголчууд хийж ийм гэх юм. Ноонахын хүүхдтэй гэж бас хоорондоо ярьж байлаа. Манай хүмүүс харин тийм одоо яг дизайн чиглэлдээ нэлээд барьж явж байгаа. Одоо энэ юуны зөв хэвлэлийн дизайнаас ахуулаад ингээд өөрийн гэсэн брэнд үүсгээд өөрөө ингээд чармаагаад явж байгаад нь би бол үнэхээр баярлж явдаг. Харин тий. Бас гоё юм хийгээд явж байгаа юм билээ. Анбатха юу одоо ингээд Empop Entertainment News ер нь бол одоо соёл урлагийг бол одоо хөгжүүлэх тал дээр аягүй тийм бодлого баримталж ажилладаг. Тэгээ түүнээс гадна онцлог зочны уригдсан зочдоороо ер нь энэ талаар их хариулах дуртай байдгийг. Одоо бидний энэ сургалтанд одоо хөгжмийн боловсрал бол ордог. Гэхдээ ингээл одоо сүүлийн үед ингээл одоо Америк энтертэй дандаа хүүхдүүд заавал нэг юм хөгжмөр бүр хичээллээ тэрийгээ бүр айгуу тийм сурах ёстой нэг юмний болгоцсон байдаг. Тэгэнгүүт одоо эцэгчүүд юу гэдэг чинь нэг над хөгжмөрөө яах гэдэг юм. Зүгээр над тоо могоо бод гэл тий. Ингэдэг тэгээ яагаад энэ гадаадын сургалтанд энэ хөгжмийн урлаг их төлхөө оруулаад байдаг юм болоо? Энэ одоо чинь ялангуяа энэ соёлт нийгэмд бол ер нь нэн тэрүүн тавьдаг. Одоо юу гэх юм нэн тэрүүн тавьдаг л одоо сургалт гэх юм уу та тий. Нэгдүгээрт одоо хөгжим хөөсөн хүн хязгаарч хулгай хийж худлаа ярьж юу бодгүй л байхгүй. Одоо хамгийн том жишээ бол Австри улс байна. Вен бол ялангуяа хамгийн safety одоо хот тооцогддог. Тэнцээ бол нэг номерын хичээл бол ерөөсөө хөгжмийн сонсголгүйч байсан, чи сонсголтойч байсан, ядаж нэг бөмбөр цохих юм уу одоо нэг гурвалжин төмөр цохидаг те. Энэ нөгөө хүмүүсийг тийм хөгжмөнд тийм дуртай болгож байгаа. Нэгдүгээр дуртай болгохоос гадна тэрийг заавал мэрэгжлийн хөгжимчин болгох гоогүй. Энэ зүгээр соёлыг л одоо түгэж ирэх юм уу? Тэр хүн одоо чинь энэ гурвалжин төмрөө цохих юм уу бөмбөрөө цохиход тэр хөгжмийг өөрөө сонсоод өөрөө хүсээд дараа нь энийг ингээд улам одоо хөгжүүлнэ одоо явдаг юм. Мэргэжлийн хөгжимчин болдгоо маа гэдэг их сайн сонсогч болж байгаа. Нэгдүгээрт юу. Тэгээд тэр хүн одоо тэр хөгжмийг дагснаар
өөрөө нийгэмд бие авч явж байгаа байдал маань маш их тийм соёлтой болж байгаа байхгүй юу. Энэ дэлхийд даяараа одоо энийг бол ялангуяа соёлт юунууд орнууд бол бүгдээр хэрэгжүүлдэг. Одоо Венесуелийн ядуу буурай тэнийг сайн проект гэдэг штеп. Ядуу буурай орнуудад хэрэгжүүлсэн ядуу хүүхдүүдэд ялангуяа тийм өөр ядуу гэр бүлийнхнээс хүүхдүүд цуглуул оркестр байгуулад. Тэгээд оркестр байгуулад тэр хүүхдүүд дээр яг тийм одоо туршилт хийсэн гэх юм уу. Тэгээ өдөрт одоо шинэ тэндээс бүгдэнд нь хөгжим зааж өгөөд ийм хүүхдийн оркестр хийж байгаа байхгүй. Тэр хүүхдүүд тэгээ өдөрт нэг одоо хоол олж иддэг гэсэн бол өдөржингөө өсгөлэн оройдоо ганцхан л одоо хоол ихэд тэр хүүхдүүд хаппи. Бүгдээрээ аз жаргалтай. Тэр нөгөө хөгжим тоглож байгаа бүгдээрээ хамт толноороо цуглаад тэгээ нийлээл оркестр болоод ингэ тоглож байгаа нь өөрөө тийм одоо тийм ирмэлзэл амьдрах тэмүүлтийн өгч байгаа байхгүй. Энэ одоо шинэ одоо юу төсөл бол маш сайн хэрэгжиж одоо энэ их олон улсад ингэж хэрэгжиж явж байгаа. Тэгээд энүүгээр юу гэж харагдаж байна гэхээр яг энэ хөгжим боловсрал маань өөрөө энэ хүмүүсийг энэ нийгэмд маш том үүрэг гүйцэтгэж байгаа гэдэг нь харагдаж байгаа байхгүй. Тэр бол судлаад гаргаад ирсэн байна тий. Судлаад туршаад гаргаад ирсэн. Тэгээд тэр хүүхдүүд одоо жишээ нь өдөржингөө дэмий тэнж одоо яаж явах хооронд тэр хөгжмөө тоглож байвал нөгөө хүүхд чинь тэр юмыг бодохгүй шүү дээ. Тэр хөгжмөндөө яаж анхаарал болох вэ? Яаж энийг гоё тоглож болох вэ? Тэ? Тэгээд гоё хөгжим тоглоод чи бүгдээрээ тийм одоо аз жаргалтай болоод байгаа байхгүй юу? Харин тэгээд тэгж харж ирсэн байхгүй юу? Заавал амар сайн одоо манай монголчууд бол тэгдэж шүү дээ. Гитар тоглодог бол ямар мундаг юм. Яг бөмбөр тоглодог бол яасан мундаг ингэж юм гайхаж хүлээж аваад байдаг. Гадаадын энэ боловсролд болохоор заавал нэг хөгжим тоглодог байхыг ингэж сургалтандаа үзүүлээд байгаа нь яад юм бол доо гэж бодоод танаас асуусан яг үнэхээр хэрэгтэй. Маш хэрэгтэй үзвэл одоо хуучин сургалт одоо ялангуяа социализмын үеийн тийм сургалтанд бол хөгжмийн хичээл заавал байсан. Тэр одоо дуртай дургу тэр хоорон зогсох тий ямар нэгэн хөгжим тоглох тийм дугуулгууд маш их байсан. Тэгээд тэрүүгээрээ жишээ нь яг нийгэм тэр чигээр одоо шинэ цаашаа хөгжүүлээд энэ олон хамтлаг дуучид гарч ирэх одоо нөлөөллийг бий болгосон. Тэгээ яг тэр үед социализмын үед чи их бараг гитар тоглож чаддгүй хүн байгаагүй шүү дээ. Бүгдээрээ л нэг гитар аваад 60-ын гитар, 25 гитар гэдгийг аваад бүгдээрээ л ямар ч байсан нэг юм тодорхой хэмжээнд л өөрсдийнхөө дууг дуулаад явчихдаг гэсэн байхгүй. Энэ өөрөө бас үнэхээр бас тэр нийгэмд бол маш их тийм том үүрэг гүйцэтгэж ирсэн гэж хэлж болно. Одоо энэ маань бол одоо сүүлийн үед бол үнэхээр бодлогын чанартай бараг хаягдчихад байна шүү дээ. Хаягдаад одоо шинэ 10 жилийн сургуульд бол хөгжмийн хичээлийг бол ер нь бараг л ихэнхдээ оролт ерөөсөө хаягдсан гэж хэлж болно. Тэгээд энэ тэр одоо энэ яг бодлогын чанартай энэ нэг хөгжмийн хичээл чи өөр ямар нөлөөтэй гэдгийг юугаал мэдрэхгүй хитрхи олон эдийн засаг хитрхи олон хуульч нарт төрөх одоо юу болгоод байна л да. Тэгэхээр энэ улсын бодлого яагаад энийг хийхдэггүй байна гэдгийг бүр ингээд одоо чинь зөвхөн хувь хүний урагдлч хүний харахад яг тэгж харагддаг байхгүй. Энэ олон улсад өмнөхний тэр олон эдийн засаг хэрэгтэй байна уу? Тэ энэ олон одоо юу гэдэг хуульч одоо ялангуяа сүүлийн уул уурхайн салбар маш их хөгжөөд ямар ч олон уул уурхайтай сургууль бий болчихв. Тэг бид нар уул уурхайгаар яг үндэ амьдрах гэдэг нь үгүй юу? Тэрний оронд одоо шинэ Филиппин бол ялангуяа маш тийм том экспорт хийдэг газар шүү дээ. Зөвхөн энэ баарны хөгжимчдэр л улсын маш том экспорт хийж байна. Тэгэхээр энэ баарны бүх энэ дэлхийд даяар тоглож байгаа баарнуудад Филиппиний хөгжимчид тоглож байна. Энэ өөрөө улстай маш их том одоо валютын юу бий болгож байна. Гэх мэтлэн манай улсад бол жишээ нь ялангуяа манай урлаг бол ер нь дэлхийд гайхаж ирсэн урлаг шүү дээ. Ялангуяа ардын урлаг энэ юугаар бол бид нар чинь одоо сонгодгоорч тэр дэлхийд гайхуулаад одоо манай амар төвшин ингээл энэ залуучуудыг хаар. Тэгээ ямар сайхан энэ тэнд очиод хамаг фестивалийн л төрүүлээд тэр BBC-гийн одоо юугийн BBC-гийн уралдаанд ингээл цойлол гарч ирж байгаа зүгээр Монгол залуу.
Тэ хөтөний юм сайхан залуу төгөр ингээл тэнцээ өчнөн жил классикээр хүмүүжсэн хүмүүсээс илүү гарч байгаа байхгүй. Гэх мэтлэн яг үүндээ бол одоо бол энэ хүмүүс дурандаа л явж байгаа. Дурандаа энэ тийм мөнчгөрөөрөө өөрийгөө л хөгжүүлээл явж байгаа. Энэ зүгээр жаахан дэмжлэг өгөөл улсын бодлого хийгээд өчвөл энэ бол зүгээр бид нар бол бас цойлохоор ард юм баггүй юу. Тийш үү те энэ соёл урлаг гэдэг маань өөрөө бас нэг улс үндэстний хамгийн том барьж бодох ёстой нэг манайх өөрсдөө айгүй тийм агуу соёлтой урлагтай хүмүүс ш тэрийг нэг тоодгүй юм шиг үү те ер нь бол наад урлагч яа те нэг л их урлаг хөөсөн нэг л их дуу хөгжмөл яасан на тоогоо бод на хуйлаа унш гэл те тэргээр амьдрах тийм юу гол нь эцэг эхчүүд маань бас нэг ямар нэгэн хөгжмийн боловсрлоор хүүхдээ ингээд явуулахад бол ягаад ч буруу юм болж хүмүүжихгүй юм байна гэж бодоод. Тэр бол тийм одоо практикаар бид нар ингээд дэлхийн одоо юунууд байна шүү дээ. Олон том баримтууд энэ жишүүд байна. Бүгдээр ингээд яагаад энэ улс тийм байна уу? Тэ зүгээр ингээд энэ зүгээр юугаа бодлогын хувьд харахад л тийм байгаа байхгүй. Тийм учраас би бүгдийн тэр чинь бүх нийтээрээ урлаг юм бол гэж хэлэхгүй шүү дээ. Чи ойлгомжтой. Тэ чинь зүгээр сайн сонсогч болж байгаа байхгүй. Нөгөө тэр Стэнфордын билүү бас нэг удирдаач ирээд манайд оркестрийг нэг дүүрэн оркестрийг үзэж байгаа тэр нэг ярилцсан дефактод орж ирлээ да. Тэр бас хэлжсэн шүү дээ. Энэ хүмүүс энэ хүүхдүүдэд урлагийн хүмүүжил олгох нь өөрөө маш сайн сонсогч бий болгож байгаа. Тэр хүн одоо жишээ нь хийлдэж чинь оролж исэн хүүхэд энэ ямар хэцүү хөгжим бэ те? Энэ тоглох ямар хэцүү гэдгийг ойлгож мэдэрдэг бол. Тэр тусмаа тэгээд өвцгтэй тэр энэ хүн ямар гоё тоглож байна гэдэг тэр мэдрэмжийг авдаг. Ямар ч хөгжим адилхан. Зүгээр энэ бөмбөрчин бас тийм нэг тийм одоо юу гэдэг амархан хүмүүс сандж магадгүй. Энэ ритм, энэ доолыг олж цохих, тэгээ энийг бас нөгөө нэг цохихдоо эн чин хүчтэй цохих, зөөлөн цохих гэл те нюансын гаргаж тоглох гэдэг энэ олон юмнууд чинь нөгөө хөгж ингээд эхлээд дүн гэжсэн бол дараа нь тэрийг мэдэрч байгаа байхгүй. Тэгээ дараа нь өөрөө ойлгодог болж байгаа. Тэгэл энэ олон одоо жишээ нь хамтлаг дуучтай үтсэн ч бай, одоо сонгодог урлагийг сонссон ч бай, ардын хөгжмөө сонссон ч бай, тэд бүгдээ мэддэг болж байгаа. Энэ хөгжмийг энд хүрэхэд бас үнэхээр бас зовжиж хүрэн шүү гэдгийг ойлгож мэдэрч урлагаа дэмждэг болж байгаа. Монголд одоо хөгжмийн зохиолч гэж одоо хүмүүс одоо яг төлөвшөж гарч ийн үү? Жишээлбэл яруу найрагч ч юм уу те юу гэдэг одоо Жанцсан Нуруугай гэд өөр хүн байна уу ч юм уу те эдрийг өшөө цааш нь яаж энэ хүмүүсийг бий болох вэ? Энийг яаж тийм би бас түрүүн бас хэлсэн. Энэ яг одоо юу гэх юм яг бодгол алдчихад байгаа юм л та. Бид нэр одоо өнөөдөр хитрхи өнөөдрийн талах өнөөдрийн юугаал яриад байна. Цаашдын одоо шинэ хөгжүүлэх улс эх орныг авч явах энэ соёл урлаг бөгөөд энэ хүмүүсийн оюуны одоо талах нь одоо алдагдаад байна гэж хэлж байна. Одоо яг тэр хөгжмийн зохиолчдын тал дээр ч гэсэн тэр яг энэ тэнд сурж байгаа хүүхдүүд байна. Ганц хоёр л байна. Үнэхээр энэ яг хуруу дараалал яхаар. Одоо жишээ нь энэ социализмын үед гэх юм уу та тий энэ бодлого бол ерөөс байнга баригдаж ирсэн. Одоо энэ Жанцсан Нуруугай маань манай ардын жишээ Жанцсан Нуруугай төрийн соёлд одоо Шаруугай гэдэг энэ хоёр хүн одоо өнөөдрийн энэ урлагийг одоо ялангуяа сонгодог хөгжмийн ардын хөгжмийн болоод энэ хөгжмийн зохиолчдынхаа энэ юуг бол тагалж байгаа хүмүүс шүү. Энийг одоо шинэ цаашаа үр хутан маань байна уу? Гарч иж байгаа одоо хөгжмийн зохиолч маань байна уу? Тэ энэнийг бас ингэ бодож үзэх хэрэгтэй байхгүй. Би бол одоо ингэ харахад бол ингээл энэ хоёр дугаар л ингээл хамаг юм дуусчаад байгаа юм шиг санагддаг. Одоо тэгээд энэ залуучууд ялангуяа энэ том зохиол бөгөөд энэ евро бол маш төлхөө орох ёстой гэж ярьдаг юм би болоо тэ шинэ рок попын даач тэр юуны одоо энэ ардын хөгжмийн урдынхын даач тэр юм бүгд л ингээл ярьж явдаг. Энийгээ бүгдийг хөгжүүлэхгүй бол бид нэр одоо шинэ дээрээсээ хараад ингээд суугаад байхгүйгээр өөртөө ч гэсэн чадхаар ингээд хөгжүүлэх хэрэгтэй. Одоо бүжид илээчээс ахуулаад одоо энэ
энэ сайхан ардын урлагийн маань одоо юу бүжгнүүд одоо Шивжид бас Сүхбаатар руугаас ахуулаад тий. Одоо ингээд цаашаа бас долоосруугааднаас ахуулаад цаашаа авч явах хүмүүс хэр зэрэг байна уу? Ингээд энэ яг энэ бодлого хэрэгтэй юм л да. Нэрээ тэр хүмүүс тэр одоо хүмүүсийн юмыг одоо үргэлжлүүлээд энэ одоо улс одоо бидний ирээдүйд тий энэ сайхан урлагийг одоо хөгжүүлээд гарах хүмүүсийг бэлдэхгүй бол нөгөө хүмүүсээ дурсаал одоо ингээл яриад өнгөрөх нь шүү дээ тий байсан да сайхан одоо өөр мэдхгүй гэл ингээд одоо орчин цагийн урлаг тийм орчин цагийн урлагийг одоо шинэ хөгжүүлэхэд бид энэ бол одоо шинэ манай ял юу одоо юу тийм манай ахуйд манай нутагт байгаагүй хөгжим. Гэхдээ энэ урлагийг бас үнэхээр монголчууд бол маш түргэн хүлээж авч маш хурдан хөгжүүлж байгаа. Ялангуяа энэ одоо орчин цагийн хөгжим одоо рок поп гэдэг бидний хэлж хэлснээр энэ хөгжим бол одоо бидний бас дэлхийн хаан ч очсон хинтэй ч үзэхэд нүүр бардан одоо үзэж чадна тий. Одоо ял ингээд өөртөө энэ чинь ямар нэгэн сургууль төгсөөгүй өөрийнхөө мөнчгөлөөр яваад одоо үзэж байгаа залуучууд шүү дээ. Эднэр бол хэзээ ч улсаас одоо шинэ нийгэм нэхээгүй тий. Одоо бид нар цалин өгөөч гэдэг юм уу тэтгэр өгөөч гэдэг нэг ч удаа нэг тийм ярихгүй байгаа шүү дээ. Өөр өөрсдөө хөгжүүлэл ингэ явж байгаа. Тэгээ яг тэрнтэй адилхан л энэ зүгээр одоо энэ дээр юу хэрэгтэй байна вэ гэхээр зүгээр жаахан бодлогын хувьд л дэмжих хэрэгтэй байгаа байхгүй. Энэ ялангуяа олон улсын фестивалуудад дэмжиж явуулчих. Энэ тэнд очиж одоо хамгийн том жишээ бол одоо шинэ Солонгосын нөгөө нэг юу чи хэмэлээ нөгөө нэг Gangnam тийм PSY. Тийм PSY чинь тэр чинь бас тийм байхгүй. Улсын бодлого шүү дээ. Энэ одоо маш том импорт хийж одоо экспортын хийж байгаа байхгүй. Дэлхийд даяараа одоо зүгээр солонгосуудаа яваад тоглодог байсан бол одоо бол нөгөө тийчин дуурайгаад энэ нөгөө Britney Spears одоо нөгөө хин Will.i.am гэдэг ч юм уу те бүгдээрээ ингээд юунд концертанд орж тоглуулах. Ингээд энэ чинь өөрөө маш том солонгос сурчлага хийж ш солонгосыг сурчилж байна. Тэр PSY-аар дамжуулаад энэ бодлогын хэмжээ явж байгаа байхгүй. Бодлогын одоо солонгос улсын бодлого явж шít. Их мэтлэн энэ бол тийм зохион байгуулалт ажлууд л та. Манайх бас энэ дээр бид нар бол нэг за араас нь явах нь хаашийн зүгээр энэ жоохон тийм бодох зүйл гэж би бол хэлмээр байна. On and off production мэн одоо бас 20 гаруй жил болчлаа шүү те энэ урлагт ингээл хүмүүс одоо нөгөө ярихаараа нөгөө цэгэр дэлгэц нөгөө пентатоник гэдэг ингэдэг тэгээд бас маш олон дуучид энэ урлагт төвчин зүтгэж байгаа хүмүүстэй хамтарч ажиллаж байна. Та одоо юу гэдэг ингээд тань дээр одоо ирсэн мэдээж бол яг хөө энд эдийн засгийн хувьд ингээд бодлого хэрэгжүүлэх л ах ингээд дууг сонсч үзээд за энэ дээр бид нар яг клип хиймээргүй байна гэдэг хариултыг өгчээсэн та. Өгчээсэн. Ихэвчлэн одоо шинэ юу гэх юм дургу юмдаа бас нэг тийм хийх бол би үнэхээр энэ дургу болж игэл өөртөө таалагдсан юм а хийх бол энэ ягаад гэвэл одоо шинэ миний нөгөө нэг байнга ярьдаг мэдрэмжийн асуудал юм уу та. Энэ дуу яг энэ хүнд энэ дуу бүтээл нь явах юм байна гэдгийг бол зөвхөн мэдтгэл واخгүй. Тэгээд шинэ энэ дуу ч юм бол явахгүй. Тэ тэний орон чи өөр юм байна уу сонсъё гэж байгаа тэндээс энийг үрэл явсан дээр гэж юм. Гэх мэтлэн болж л үгүй тэр хүндээ бас тусалж хинсэн зүгээр нэг мөнгөний аваад хийх биш. Тэр чинь бас тэр хүн тэрний чинь хувьд бас уран бүтээлчийн хувьд бас зөндөө одоо юу гэх юм одоо нөгөө хаалгын нэгж өгөх тийм боломжийг хилж өгөх хэрэгтэй байхгүй. Тэ яагаад гэвэл бүтгэхэд өөрөө хүнд жишээ нь бас заримдаа хүн чинь мэдэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Хүн хажуудаас бас санал манал авахгүй бол энэ өстө амар гой болно гэж явал тэр болгон бас амжилтанд хүрэхгүй бас тохиолдол байна. Хүмүүсээс бас санал авах хэрэгтэй. Сонсох нөгөө мэржлийн хүмүүсээ тэг хянуулж яах хэрэгтэй. Их мэтлэн зүгээр аль болох тэр талаас нь бас зөвлөж ажилладаг. Тэгээ энэ чин дуу чи явахгүй шүү. Тэрний орон зүгээр адилхан өөр клип хийдэж байх тий. Өөр тэр чин бол тэгтээ хийх хэрэгтэй. Гоё байна гэд худлаа магтах хэрэггүй шүү дээ. Тэрний орон наа чи яа дуу гэж чинь дээр байхгүй. Тий. Наа чи бол явахгүй. Тэрний орон чи өөр юм хийх гэсэн дээр шүү дээ. Тэгэхээр цаад юм хүмүүстэй ялангуяа хитрхи олон
бүтээл хийсэн хүн бол нэг шин юунд баригддаг. Хэв загвар. Ямар ч уран бүтээлч нэг хэв загвар заавал баригдана. Ямар ч бүх төрлийн одоо зохиолч бай, юун ч бүгдээр тийм баригддаг байхгүй. Яруу найрчнаар хүртэл. Тийм учраас аль болох өөрийгөө эвдэх чинь жаахан эрэл хайгуул хийж хажуудахаас асууж энэ болж гэнэ болохгүй байна гэдгээ тэгтээ үнэн зөв хэлдэг хүнээс л асуух хэрэгтэй. Тэ? Тэгэхээр ч одоо Анбат гэдэг энэ хүн бол одоо урлагийн бас шинжээч шалгуур бас байх нь шүү дээ. Шалгуур гэх юм одоо юу гэдэг зүгээр би одоо мэдрэмжлэг гэж яриад байгаа юм л да. Тэгээд гоё болж гэнэ гэж худлаа магтаад тэр нэг өөр нийгэмсэн алдаа хийчих штэ бол. Алдаад явах тийм хамгийн амар нь бөөн хөрөнгө зарна штэ тэр хүн чинь. Цаг зав, юмд мөнгө төгрөг, тэнцэг гэл тэр юм харчаад ямар болно гэдэг чинь муухай юм. Муухай тэр чинь тэгж болохгүй л дээ. Улаан цаа явахгүйг нь мэдсээр гэж за явах бай бас гайгүй гэдээ харчих бас жоохон муухай л дээ тий. Яг одоо үед бол тэрийг нь мэдсэн ч гэсэн бас хүнд тэгж хэлэхгүй болсон цаг үе л дээ. Гэхдээ одоо яг үндэ юм мундаг хүмүүс л одоо эдрийг хэлжилт өгөхгүй бол үнэхээр худлаа магтах юм юм. Одоо бидний ах нар одоо жишээ нь бол бүгдээрээ бат тийм хэлбэл байсан байхгүй. Өө ямар хөөрхөн тоглож байгаа чи болж гэж худлаад ярьдгүй л байсан. Одоо бидний ах нар манай дээд үе одоо байна шүү дээ. Энэ соёл эрдэнэхэн өргөө одоо энэ хамтлагд уучид маань харангийнхан маань эдгээр бол улаан цал хэлдэг байсан нэрийг бол. Тэгээ яг тэр шинэ школоор л одоо хүмүүцсэн гэх юм уу бид нар чинь тэгэл яг тэрүүгээр л зөвлөжл байх хэрэгтэй байхгүй. Нэг нэгэндээ тусалж байх хэрэгтэй. Чин залуу уран бүтээлч тэрийг бас мэдэхгүй шүү дээ. Энэ ч юм бол явна шүү. Ингэж чинь хэлж өгөх хэрэгтэй. Тийм байдаг болохоор on and off production-ы бүтээлүүд үргэлж тийм хит сайн уран бүтээлүүд байдаг баха. Та ер нь яг тоолж үзсэн үү? Одоо энэ хамтарч ажилласан урлагууд бол хийсэн видеонуудаа ер нь одоо 20 гаруй жил хэрчилсэн. Нэг 100 гаруй юм байт юм аа. 100 гаруй клип бол би реклам болж тоглолцсон. Тэр бол өстө мөмөд хэд болсон. Нилээн бис. Ерөнхийдөө тийм яг хөө тэр тооны хувьч юм хөөцөлж байгаа биш. Тэ? Тоо бол нэг чухал биш. Гол нь хүрсэн бүтээл маань л хүмүүст хүрчлээ бол тэр л чухал. Та ингээд одоо бүтээлээ үзээд жишээлбэл нэг хүн өөрийнхөө хийсэн юм үзээд өөрөө кайф авдаг шүү дээ. Гэхдээ гоё болцсон шүү. Нэрээ явах сайхан шүү гэдэг ингээд хийсэн юм хараад байжсэн энэ бүтээлээс хамгийн ойрхон байгаа нь дурдвал одоо зөндөл юм байгаа л да. Гэхдээ бол яг үнэндээ болж дандаа шүмжтэй ханддаг. Та юу? Тий. Эний чи ингэх байсан шүү дээ гэл цаг хугацаа болоод юунууд бол засах залруулах юм дараа нь харахад бол дөндөө гардаг. Ингээд хийчих боломж байсан, ингэч байсан юм байна шүү дээ гэдэг юу бол байнгын одоо шинэ цензурлдаг гэх юм уу. Ер нь бол тийм нэг тийм хаастын чалцсан шүү гэж юм одоохондоо ч нэг харагдахгүй л. 20 гаруй жил уран бүтээлүүдээ хийчээд бас одоо хүртэл цензуртай хандна гэдэг ч бас одооны нөгөө залуучууд нэг юм хийчихэл мөн ч цээжэд дэлдэх юм даа гэж та бодож байсан уу? Үгүй тэр чин хүүхэнд одоо ч тийм цээжэд дэлдэх байгаа хүн бар цөөхөн бас. Би бол тэгж нэг харддаг юм уу? Бүгдээрээ л ч суралцж шин. Цээжэд дэлдэх нь дэлтмэл үз чинь нэг л цаг хугацаа л бүх юм харуулж байгаа юм чи. Тэр бол нэг тийм онц сонирхолтой зүйл биш. Зүгээр хүн болгон өөртөө аль болох шүмжтэй хандах тусам л өөрийгөө чинь хурцлж өгнө гэх юм уу. Тэгээд тантай ярьж байгаа бас нэг хүний хэрэгтэй юм газ шүүрээд авах гэдэг шиг ер нь үргэлж өөртөө бас шүмжтэй хандж явах нь бол бас өшөө илүү амжилтанд явах юм бас үндсээр нь болж өгөх юм байна гэж ойлгож байна. Ананда продакшныг бас яг энэ олон видео урлагт ингээд хийсэн гэж бодоход бас олон тийм ивентүүдийг хийдэгтэй энэ тентхийн тоглолтуудыг бас зохион байгуулдаг. Тийм. Маш ер нь яг ингээд анх хойн продакшн бий болоод тэрнээс авахлал ерөөсөө тийм одоо энэ ялангуяа хамтлагд дуустайгаа тоглолт ийм ивентүүдийг хийж ирсэн л дээ. Бид нар бол одоо шинэ хувийн байгууллага учраас болж л өгвөл аль болох юмнуудыг дорн дор нь хийж л байхгүй бол жишээ нь яаж амьдрах вэ?
ямар бид нар улсаас татаас авч байгаа биш өөрсдөө л толгойгоо цэнгэлж өөрсдөө л хөгжүүлэхгүй бол чинь бол явахгүй. Тийм учраас яг одоо би шинэ өөрөө самтлагт тоглодог байсан хүний хувьд бол ялангуяа тийм юм хийхийг маш их одоо хүсэж ирсэн. Тэгээд 94 оноос хойш л одоо ер нь одоо шинэ дийлэнх том тоглолт бөгөөд дийлэнх юмнууд гэл манайх л хийсэн байдгийг. Харанхуй сарантай ярина гэх. Бүгд нь ер нь ажиллаагүй хүн бас цөөхөндөө. Тий. Хамтлаг гэсэн та ямар хамтлагт байсан? Beat Son гэдэг хамтлаг байсан. Тэрүүд бол одоо манай Титэн Баач гэдэг чинь яг хамт гарч ирсэн Титэмийнхэн цогоо могоо гэл одоо манай шигтгэгийн цогоо нар тэр үе чинь бидний хэсэг залуучууд бөөнөрөө нэг гарч ирлээ шүү дээ. Та ч одоо видео урлагаар ингээд олон жил явж байгаа. Ер нь одоо энэ видео урлагаар Монголд ихэр хөгжиж явдаг юм болоо та тэрийг юу гэж боддог? За 90 шин бидний байж хаа тэр үе чинь бол ер нь тунгаж гэсэн. Ягаад гэвэл тоног төхөөрөмж худалдаж авна гэдэг бол ерөөсөө тийм ойлголт байгаагүй. Ягаад нэгэн камер л хамгийн хямдхан нь 15-аас 30 мянган долларын хооронд байдаг байсан. Bitcam камер авъя гэвэл хамгийн муу цаг байна шүү дээ. Тэгээд 95 онд байна уу 96 оноос хойш GV гарснаар дижитал болоод GV гарч ирснээс хойш ерөөсөө энэ олон одоо студио продакшныг үүсэх гол юу болсон гэж би үздэг. Хямдхан болсон тий. Консюмер юунад нь одоо шинэ эрдэнэ хэрэглээний одоо камер мамж их сайн болоод эхэлсэн. Тэгэл шугам бос монтаж гэдэг бий болсон. Ингээл энэс авах энэ яг одоо шинэ одоо бидний явж байгаа бөгөөд энэ дэлхийд даяарын энэ видео урлагийн ерөөсөө хөгжлийг бол маш тийм төрөвтгсөн гэх юм. Тэгээ одоо шугам бос монтажгүйгээр жишээ нь шугам монтаж бол ер нь хоцрогдчиход байна шүү. Одоо бид нар шугам монтаж гэдэг маань ингээд хоёр плеер тавьж байгаа л нэг рекордер руугаа бичдэг байхгүй дунд нь ингээд хоёр кассетны хооронд дандаа кассетээр ингээд явдаг байсан. Одоо бол карта авлаа шургууллаа компьютертэй гараад ирнэ. Дуу мөгөч одоо ингээд харж байгаад хийж шүү. Бид нар бол тэг чинь нүдэн балаад чихэндүүлэл хийдэг байсан. Зөвхөн сонсголоор л гэх мэтлэн энэ бол зүгээр энэ зүгээр юу шугам бос монтаж дээр тэгээ ялангуяа одоо энэ камерууд ингээд юу зүгээр мө зургийн аппаратууд маань бичлэг хийдэг болсноос хойш маш их тийм хөгжил ирсэн гэж хэлж байна. Тэгээд одоо энэ манай одоо Монголын ер нь студио продакшнууд бол ер нь их сайн тэр хөгжиж байгаа шүү. Тэрэ тийм биш үү? Одоо ерөөсөө ингээд сонирхож байгаа залуучууд ингээд камер өөрөө аваад тэргүүрээ студ байгуулад тэр нь ингээд бас олон хүмүүсийн нэвтрүүлэг, телевиз хөгжиж, нэвтрүүлэг бас нэр хөгжилч нь камераасаас эхэлдэм биш үү те? Техник ер нь их тийм одоо шин давуу талыг өгч байгаа юм л да. Ер нь гэхдээ бас одоо сүүлийн үед бол хитрхи нэг copy paste хийдэг болсон. YouTube хөгжснөө чийлхүү тэгээ тэрийг хитрхи хуулж тавьдаг гэдэг жаахан тийм бас өөртөө толгой жоохон ажиллахгүй талтай болж байна. Тэр яг энэ аяндаа яг энэ хөгжил аяндаа хүмүүс тэр эхлээд хийж сурж байгаа. Сурсныхаа дараа бол тэрнээс татгалзан ойлгомжтой. Тэгээд нэг гайгүй болно голлоо орох байх. За баярлалаа. Өнөөдөр тантай M-pop Entertainment-ийн онцлог зочноор урагдж ирсний гол одоо ойлгож бас үзэгчдэд сануулгах юм. Энэ урлаг соёлыг бол одоо хөгжүүлэх бодлого их алдагдчих шүү гэдгийг маш сайн. Ойлуулал нийлж хөгжүүлээ одоо өөр яах вэ? Одоо хөгжүүлнэ те. Хүн нөгөө нэг цаас чичгээс наашгүй, хүнд хэлхээс наашгүй гэж байнгын хэлж яахгүй л болгон чинь нөгөө анзаарахгүй те. Мэдхгүй яасан юм байгаа. Бүү мэдгээд ингэдэгээ тийм учраас илч төлөөлөгч болсон хүмүүсийг урьж оролцуулж энэ талаар ер нь байнга ярьж явах болно. Ярьж итэл нэг л өдөр ойлгох байх гэж бодож байна. Тэгээд та цаг цаваагаар бидний нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн танд маш их талархлаа. За урьдчилан та бүхэнд баярлалаа. Тэгээ хамт олон амжилт хүсье. Баярлалаа. Энэ бол M-pop Entertainment News-ийн онцлог зочны болон байлаа.